Тэгээ Баянгалд дүүргийн хувьд бол гэмтрэгээс өрсөн сэргийлэх зөвлөл бол одоо яг энэ гэр бүлийн хүчирхийлэл, за гэмт хэрэг зөрчил одоо багасгах талаас мөн одоо хүүхд хамгааллын тал дээр бол нэг бодлогоор ингэж ажиллаж байгаа. За энэ хамтарсан багаа чадахжуулснаар бид нар өдөр тутмын зөвлөгөө, тусламж тий, за өдөр тутам тулгамдж байгаа энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг нь л одоо зааж өгч ин гэсэн үг. Хамгийн нэгдүгээрт бид нар юуг анхаарах ёстой юм бэ гэдэг энэ үүсэт байгаа асуудлуудаа эренблээд, за хамгийн нэгдүгээрт бол бид одоо энэ төр хамгаалах байрыг бий болгох хэрэгтэй байна гэдэг. Ингээд төр хамгаалах байр бий болсноороо өнгөрсөн одоо 1 жилийн хугацаанд зөвхөн энэ байраар 154 хүүхэд үйлчлүүлж байна те. Энэ тоо жилээс жил багасхын тулд энэ тоог одоо тэнд одоо хүүхэд хамгаалуулах гэж очих биш, сурч боловсрох гэж очиход одоо гол анхаарлаа хандууллаасай л гэж ингэж одоо хүсэж байгаа. Тэгээд тэхийн тулд бид нар гэр бүл, за одоо энэ бас эмзэг одоо зүйлүүд маш их гарч байна. Энэ дээр л одоо хамгийн түрүүнд тулж ажиллах энэ хүмүүс маань энэ нийгмийн ажилтнууд маань байгаа. Тэгээ энэ хүмүүсээ сургах, за чадахжуулах тал дээр бол гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа.